Хинтээ аймгийн Цэнхэр мандалсам уртын ам. Үнэхээр баян сайхан хангай, хөдөлмөрч зон олон ах эгч дүүнер маань амьдардаг ийм л сайхан нутаг. Энэ урсж байгаа гол бол уртын гол. Алдарт Цэнгүүр горих буюу Цэнхэрийн гол цутагдаг ийм сайхан аршаан байгаа. Баатар ахын маань одоо гэр харагдаж байна. За Баатар ах маань гэрийнхээ гадаа бас мордоод ижээж харагданаа. Яваад очих болгонд л халуун сэтгэлээр өгтөж авч одоо үдэн гаргадаг Баатар ах Эрдэнэгч хоёрдоо урт удаан насыг бас хүсье өрөөё. За ингээд хаврын нэгэн сайхан энэ өдөр тарууг бас ичнээсээ гарцсан байлаа. Уртын ам ийм л сайхан баян хангай. Баатар ахын маань гэрийн хаяанд л тарууг хэдэн арваараа сүлжилдэн байдаг. Нутгийн зон олон болсон ах эгч нар маань хүртэл хангай дэлхий ан амьтнаа сүсгэлэн биширч одоо нэргүй байгаль хамгаалагч гэдэг шиг ан амьтдаа хамгаалдаг ийм л сайхан хүмүүс байдаг. Таруу гошгороод ичнээсээ гарсан байхыг харах бас сайхан байлаа. Ингээд Эрдэнэхэнд ирлээ. Мал төллөөд төл малын дуу цангинсан хөдөө нутаг үнэхээр ам орсон гэлтэй сайхан харагдаж байлаа. Манай Эрдэнэх бол маш хөдөлмөрч гэрт нь яваад ороход үнэхээр үлгэр жишээ гэж хэлэхүйц тийм сайхан цэмцгэр айл байдаг. Эрдэнэх заяагч хоёртоо бас баярлаж талархснаа илэрхийлье. Тэгээд та хоёр минь бас эрүүлэнх байж одоо юу сансан хүсэл бүхэндээ хүрээрээ гэж ах хоёртоо бас хэлмээр байна. Ингээд Эрдэнэхийн нэг цагаан нохоо гэж дрон руу дайрсан нохоо нэг буулгаад нисгсэн чинь харин нөхөр дрон өнгөж аваад нэг сэнсийг ховлаа ичлээ. За ингээд уртын амны дээшээ дроноо нисгээд болдоохынхаа өвлжөөрөө нисэглээ. Болдоохынх маань хаваржаандаа гарсан бололтой аль эсвэл энд одоо манай Эрдэнэхийн малчинтай хамтдаа байгаа болов уу гэж бодож байна. За ингээд Эрдэнэхийн малчин одоо хашаанда төл малаа бас ингээд төллүүлээд малаа хотлуулсан нэг сайхан ингээд зураглалыг хийж авлаа. За ингээд болдоохтой бямбаагчтай мөн бас оргоо дүүдээ бүгдэнд нь сайн сайхныг хүсье. За ингээд уртын ам одоо дрон нисгсэн бичлэг маань өндөрлж байна. Та нартай сайн сайхныг хүсье.